За манай төвийн бүс бас Сэлэнг аймгаас Монгол Улсын их хурлд сонгогдож ирсэн иргэд олон нийтийнхаа итгэл дэмжлэгийг хүлээж ирсэн туршлагатай улс төрч мөн бас гадаад харилцааны салбарт өөрөнгөсөн түүхийг бүтээж яваа ийм хүн байгаа. Насан очрын Наваа Ёндан гэж Монголын төрийн түүхэнд бас том үүрэг гүйцэтгсэн хүн. Тэгээ энэ хүнээр овогдлагын хувьд бас улс төрчийнхөө хувьд гэхээсээ гадна Монгол төрийн алтан аргамжийг олон улстай холбох ийм чухал хариуцлагатай албанд томилогдож байгаад нь бас амжилт хүсэж байна. За өмнө нь бас хэд хэдэн гишүүдийн үгэн дээр асуултан дээр давтагдсан нэг зүйл бол гадаад харилцааг эдийн засгиж болох гэдэг яриа байгаа. Монгол улс эдийн засгийн олон тулгуурт бодлого үүнийг хэрэгжүүлэх, шинэ томоохон төс төлбөрүүдийг хэрэгжүүлэх гэдэг. Тэгэхээр Польш улстай сая Банк орны хурал дээр бас танилцуулга хийхдээ Монгол улс Польш улс хоёрын хоорондын худалдааны эргэлтийн тоон үзүүлэлтийн талаар өөрөө бас дурдж байсан. Тэр ер нь бол элчин сайдаар одоо томилогдож ажиллах хугацаанд энэ тоон үзүүлэлтийг яг одоо хэд байгаа бөгөөд цаашлаад яаж ахиулах тийм боломжтой байна вэ? Бас энэ өнөөдөр бас энэ таны томилгоог иргэд олон нийт харж байгаа. Тэр утгаараа бас Польш улсад ажиллаж амьдардаг мөн Польш Монголын хооронд бизнес эрхлэгчид бизнес хийдэг хүмүүс бас харж байгаа. Энэ одоо таатай боломжийг яаж нэмэгдүүлэх вэ? Хэрвээ танд боломжтой бол одоогийн байгаа худалдааны эргэлтийн тоо хичнээн хуваар таны одоо элчин сайдаар ажиллах хугацаанд нэмэгдэх боломжтой вэ? Энэ чиглэлээр яг судалгааны тоог та хэлж өгөөч. Амжилтсая. За дэмжиж үг хэллээ. Асуултанд хариулъя. Наваа Ёндангийн оюун дээр нэр дэвшигч. За Монгол улсаас бүгд найрамд Польш улс руу ерөнхийдөө худалдааны эргэлтийн 100 сая Америк долларын хэмжээтэй байгаа. Энийг бол бас бодитоор нэмэгдүүлэх боломжууд нэлээд байгаа. Тухайлбал гэхэд одоо бид нар импортоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, химийн бүтээгдэхүүнийг авдаг юм байлээ. Экспортоор явахад арх, нэхмэл, ноос ноолгор, малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлдог юм байгаа. Тэгэхдээ сая өөрийн туяа гишүүнч гэсэн бас өөрийнхөө үгэн дээрээ хэлж ялээ. Нилээд том төслүүдийг энэ мега төслүүдийг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ? Өөр бусад гишүүдэд ч гэсэн ерөнхийдөө бол эдийн засгийн агуулгыг илүү эрчимжүүлэх тал дээр анхаараарай гэдгийг нь бүрнээ хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар бүгдээрээ хамтраад нилээд ажиллая. Сая засгийн газар хоорондын комиссийн Монгол талын дарга Бацуур сайд ч гэсэн бас хамтарч ажиллаж засгийн газар хоорондынхоо комиссийг хуралдуулах асуудлыг яарвчилж, түргэвчилж бодит эдийн засгийн төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг нэлээд эрчимжүүлэх тал дээр үг хэллээ. Энэ үн дээр бол бас тантай маш их санал нийлж байна. Ерөнхийдөө бол Польшийн тэр КГХМ гэдэг компани өөрөө бол дэлхийд 6-д ордог. Тэр дотроо бол зэс боловсруулах үйлдвэрээр хамгийн их тэргүүлдэг ач холбогдолтой ийм үйлдвэр байт юм байлаа. За байгалийн хий газрын тосны бас ПГНГ түл шатхууны Орлеан зэрэг компаниуд бол нэлээд дэлхийд томоохонд ордог ийм компаниуд байдаг. Эдгээр компаниудаас Монгол улсад хөрөнгө оруулалт оруулж бидний том мега төслүүд хэрхэн яаж дэмжих боломж олцоо байна вэ гэдэг талаар хамтарч ажиллахаар нэлээдгүй ажлыг хийж зохион байгуулах шаардлагатай байхаа гэж бодож байна. Түүнчлэн бас зөвхөн том мега төслүүдийн хажуугаар бас ийм жижиг, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлийг эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд тэр дотроо мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллаж байгаа газруудад бас нэлээдгүй хамтын ажиллагаа хийх хэрэгтэй байхаа гэж бодож байгаа. За худалдааны эргэлтийг бид нар айлын талаас бараа бүтээгдэхүүн аваад зогсохгүй Монголтой хөрөнгө оруулалтыг татан эрүүлэхийг хөхүүлэн дэмжих. Дээрээс нь бид нар Монголоос гарч байгаа бараа бүтээгдэхүүнийг хэрхэн яаж энэ тоо толгойг нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр бид нар бас нэлээдгүй хамтарч ажиллах шаардлагатай болно гэж бодож байна.